Там тэгт. За миний хэмжигдэхүүний нэгжээ хэлдэг 5.4 грамм уу килограмм уу юу баг? Килограмм. Килограмм сайн байна. За миний хүү. За энэ дараахан бодож амжааг өнө манай болгон тамир маань. Болгонд ямар тийм ээ? За энэ дараахан. За тэгвэл энэ багаас бодсон хөхтэй нь найзлан туслахаа за цолмон гэсэн сонсоо. Хэдэн килограмм гэсэн шууд миний хүү жингээ илчих. За 30 кг ачаа үрэх хэвээр байна миний хүү. Яах хэвээр лээ? За 15-гаа 26-аар үржүүлээ хэд гарсан юм бэ? 26 За минийх энд бенж юу яриаха харьцаагаа андуурч бичсэн учраас үйл бодлого нь яах нь буруу болсон байна. Засаад чи. За юу. За энэ багаас хэлэх хөхтэй нь. За тэмэл хэлэх үү? Өөрхөйгөө олцсон уу? За алж. Зүгээр жингийнх хэмжээг хэлчих. Хоёр бүхэл зүүнний 16 яагаад гэвэл энэ 15-га 36-гаар зүйлээр 216-гаа ингээд захын гişүүрийн дуудах гişүүрийн үйлдэлтэй адилхан 216-гаа 100-аагаар тэгээд хариу маягаар 16 үйлдэлтэй гарсан болохоор би хоёр бүхэл зүүнний 16 юу? Килограмм сайн байна. За одоо танилцуулаагүй баг байна өөрөх өстэй жингээ. За батлаг минийх сайн байна. Би өөрийнхөө өөрч байгаа хэмжээний миний өөрч байгаа хэмжээ бол 4 кг 135 грамм. Би 4 кг 135 яаж гарсан бэ гэхээр өөрийнхөө чин хатаандаа үржүүлээд 435 гарсан. 435-аар 100%-аагаад 4 кг 135 грамм гарсан. Оо, өстой сайн байна, мундаг байна. За энэ ширээнээс за нэг. Арвж байгаа сонсоо. Бодож амжааг байна уу? За аль минийх хаана явж байна? За бодоод дууссан хөхтөнд арвж юм арай амжааг байна. За энэ л гоо. За. Нүүрийн энэ грамм татвар зүйлээ 100%-аагаад өөрч ам хачааныхаа жин болоод 6.6 кг-ийн 15 кг болсон. За одоо багшин тэгвэл танаас нэг зүйл асууя. За танаас сая өөрийнхөө үүрч болох ачааныхаа жинг оллоо тийм ээ. За цүнхнийхээ жинг түрүүн та нар хэмжсэн тийм үү? За одоо саяхан үүрч болох ачааны жинг өөрийнхөө саяын байсан цүнхнийхээ жинг хоёрыг хооронд нь харьцуулаад та хэвийн байна уу, хүндэтсэн байна уу? За өөрөөсөө өөрийнхөө дүгнэлтийг хийгээрэй. За ажлын хуудсан дээрээ тэмдэглээрэй. Чиний цүнх хэвийн жинтэй байна уу, эсвэл хүндэтсэн байна уу? Яавал хэвийн гэх юм бол за бодож байгаа. За ажлын хуудсан дээр үрж урлаг ачааныхаа жингийн хэмжээг бас бичин шивнэ өгдөг. За номер 5 сурагчид өөрсдийнхөө жинг хэвийн байсан уу, хүндэтсэн байсан уу гэдгээ хэлж бусаддаа сонирхуулъя. За 5 номерын сурагчид маань хаана? За энэ ширээний 5 номер хэн байгаа вэ? За. За чинийх ямар вэ? Миний үүрч болох чинь надын биений хөрсөн юм шиг байна. Яагаад? Яагаад гэвэл миний жин 30 кг харин би миний үүрч болох чинь бол 4.8 кг учраас би тогсон гэж бодож байна. За чиний цүнхний жин хэд байсан бэ? 3 кг. За тэгээ баг байгаа учраас тогсон гэж бодож байна. Сайн байна. Сайн байна. За энэ ширээнээс 5 номерын сурагч маань. За. Ачааны жан 5.25 тэгээд миний цүнх 3 кг тэгээд миний цүнх болохоор 4 кг. Маш сайн байна. За энэ ширээний 5 номерын сурагч. За орой өрдөн. Миний үүрч болох ачааны жин 3.9 кг харин миний цүнхний жин 4 кг байхад би юм болчихсон. Яасан бэ? Хүндэтсэн байна гэж хэлж байна тийм ээ. За энэ ширээний 5 номерын сурагч маань хэн блэ? Өөрөөсөө жин тохирсон байна. Ягаад гэвэл миний жин 33 кг харин 4.1 кг
Миний үгийн цүнхний чин хэд байсан бэ? Цүнхний чин 3 кг. За сайн байна. За энэ ширээнээс. Танилцуул 5-8-ны сурагч маань хэн байгаа вэ? За наман дээр. Хэмээн дээр яагаад гэвэл миний өөрч болох ачааны чинь 3 кг 190 г. Тэгээд миний цүнхний жим болохоор 2 кг 400 г гарсан болохоор миний өөрч болох ачааны чинь юм байна. За тэгвэл хэрвээ та нарын өөрч байгаа одоо энэ цүнхний чинь жин үүрэх ёстой хэмжээнээс чи хэтэрвэл яах юм болоо? За бодоор. Өөрч байгаа жин чинь үүрэх ёстой хэмжээнээс чи хэтэрвэл яах бол? Бодоор. Өөрөөл зохих хэмжээнээсээ хэтэрвэл яах бол? За номер 6-г сонгосон хүүхдүүд өөрсдийнхээ бодлыг найзуудтайгаа хуваалцъя. За 6-8-ын сурагчид маань босоорой. Бас ариун байгаа юу? За. Чангатай найзуудаа гарч. Цүнхний маань юм гэдэгс бидний чигээр тагсаж намхан бол. За өшөө энэ ширээний 6-8. Тийм үү. Бидний өөрсдөө жинээс хэдрүүл бидний энэ намхан болж тэгээд нороо доктор болох хариултаа. За харин. Бидний өөрсдөө бидний хэмжээ бидний жинээс их байвал бидний өсөлт бас бидний намхан болно. За энэ ширээнээс л 6-8-ын сурагч маань хэн бэ? 6-8-ыг хэн авсан? За энэ хоёр минь. За бидний өөрсдөө хэмжээс цүнхний хэмжээ ихсэх юм бол бид нар өсөлт удаан бол бас тэгээ бүгдэр болно. Тэгвэл бид цүнхээ хэтэрсэн их хүнд жинтэй юм өөрүүл биднээс эрүүл мэндэд яадаг байх нь вэ? Сөргөөр нөлөөлдөг байх нь шүү дээ, тийм ээ. За, өнөөдрийн хичээл танаас хамгийн сонирхолтой санагдсан хэсэг нь юу байв? Аль хэсэг нь та нарт илүү сонирхолтой санагдав өнөөдрийн хичээлээс? За, дүгнэлтээ ажлын утсан дээр бичиж болно. За, ажлын утсан дээр байгаа мөн? Бэрхшээлтэй хэцүү зүйл байв уу өнөөдрийн хичээлд ойлгогдохоор зүйл байсан уу? За найзуудаа юу гэж зөвлөгөө өгмөр байна гэдэг. За 3-8-ын сурагчид маань бэлдэж байгаарай. За одоо 3-8-ын сурагчид маань зүгээр бодож гад бодлоо бусдаа бичиж арай амжихгүй байх тийм ээ. За энд 3-8 хэм байна. За миний хөө бодлоо зүгээр бодож гад хэлчих. За хон хамаагүй арай сүлд эхэлсэн баг. Энд 3-8 маань цолон баг тийм. За 3-8-ын сурагчтай багш нь сонсъё бусд нь бичиж байгаа хооронд за тэсгэлт. Хүндийг хэмжих нь илээсээ галтай байсан. Хамгийн бэрхшээлтэй зүйл болохоор цүнхээ яаж жингийн алах тухай бэрхшээлтэй байсан. Харин найзуудаа өөртөө тэхэрсэн жинтэй цүнхээ өөрөөрэй гэж зөвлөв. За баярлалаа. Өстой сайн байна. За цалманг сонсъё багш. Надад хамгийн сонирхолтой санагдсан зүйл хүндийг хэмжих нь байсан. Харин хамгийн бэрхшээлтэй зүйл нь өөрийнхөө өөрч болоод ачааны ханжин болоход хэцүү байсан. Найзуудаа юу гэж зөвлөмөр байна гэвэл өөрийнхөө бие тохирсон зүг өөрөөрэй. За сайн байна. За гомарлыг сонсъё багш. 3-8 хаан байна. Сонирхолтой байсан. Бэрхшээлтэй зүйлээ цахилгаан хэмжээний үзэхээс байстай ингэж үзүүлсэн. Өөртөө тохирсон зүйл цүнхээ өөрөөрэй. Жинтэй тийм ээ. За цалманг сонсъё багш. Зээ цалманг. Сонирхолтой зүйл гэвэл жин үзэхэд сонирхолтой байсан. Өөрч олох зүйл
Наран солонгоо. Бэрхшээлтэй зүйл нь болохоор өөрч болох ачааны жинг болоход бэрхшээлээс нь тэгээд найзуудтай би өөртөө тохирсон цүнхээ өрөөрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. За наран солонгоогоо сонсъё. Надад болохоор үгийн зүгээс харин болохоор бэрхшээлтэй зүйл нь болохоор ачааныхаа жингийн олох хэрэгцээс харин найзуудтай болохоор өөртөө тохирсон цүнхээ өрөөрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэгвэл бүгдээрээ бэрхшээлтэй зүйлээр санал нэг вэ тийм ээ? Үүрч байх ачааны жингээ олоход бэрхшээлтэйсэн гэж. За ангийн багштайгаа ярьж байгаад энэ талаарх дадлага ажлаа улам сайн давтаж хийгээрэй заа юу. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдтэй баярлалаа. За гэрийн даалгалт багш нэг зүйл өгье. 7 хоногийнхаа хичээлийн хуваарийн дагуу цүнхээ ялгаад хичээлийнхээ хуваарийн дагуу хичээлээ цахилгаан жинлүүр дээр болон өөртөө байгаа жинлүүр ашиглаад нэгдүгээр өдрийн цүнх маань аль зэрэг хүнд байх нь, хоёр дахь өдөр аль зэрэг хүнд байх нь гэдгээ судалгаа хийж ирээрэй бүгдээрээ заа юу. За хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За ажлын хуудасанд очиод дэвтэр дээрээ наагаад ашиглаж болно. За баярлалаа хүүхдүүдээ. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За сууцгаая. За багшийн Нандин цэцэг гэдэг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн багшаар ажилладаг. За тэгээд өнөөдөр та нартай хамтран математикийн хичээлийг зохион байгуулах гэж байгаа багш нь баяртай байна. За тэгэхээр багш нь манай Сүхбаатар аймаг Сүхбаатар аймгийн газрын зураг. За ийм. За тэгээд Сүхбаатар аймаг маань олон сайхан байгалийн дурсгалт газруудтай. За нэг тэдний нэг нь эр хүний хямрыг сэргээсэн шилийн богдуул гэж байдаг. Манай Сүхбаатар аймагт. За мөн шилийн сайр торой бандын хөрөг байдаг. За мөн Сүхбаатар аймаг маань хурдан хүлэг мориороо алдартай. За мөн төрийн тархан цааз Алтан овоо гэж Сүхбаатар аймагт маань аймгийн нутагт байдаг. За тэгэхээр ийм сайхан байгальтай Сүхбаатар аймагт багш нь ажиллаж амьдардаг юм аа. За тэгэхээр та нар зуныхаа амралтаар манай Сүхбаатар аймагт очилж очиорой. За юу хүүхдүүд ээ? За тэгээ мөн танай сургуулийн захирал чинь манай Сүхбаатар аймгийн хүн байдаг. Мөн танай сургууль Сүхбаатар аймгийн маань зөндөө олон багш нар ажилладаг юм байлээ. За багш нь та нарт өөрийнхөө тухай болон нутгийнхаа тухай танилцууллаа тавчхан. Одоо миний хүүхдүүд багштаа өөрсдийнхөө хамгийн сайн мэдэх шүлэгнээс 2 бодгийг уншиж сонирхуулаач. За бүгдээрээ гой босоод зогсож байгаа. За уншиж өглөө. Баярлалаа. За болно хүүхдүүдээ. За сууцгаая. За тэгэхээр ийм гоё шүлэг уншсан найзуудтай баяр хүргээд алгаа 3 удаа ташия. За баярлалаа. Сая бид нар хичээл гиснээс хойш ямар үйлдэлүүд хийвэ? За яриад. Гэрлэндээ хаашглаа яриад байгаарай хүүхдүүдээ. За яриа. Ямар үйлдэлүүд хийсэн бэ? Сая хичээл гиснээс хойш. Оо, стресс. Оо, сайн байна. За өөр ингэ ярих уу? За яриарай. Ямар үйлдэл хийсэн? Хичээл орсон. Хичээл орсон чи Сүхбаатар аймгаар танилцуулсан. За. Тэгээд бас шүлэг уншсан. За шүлэг уншсны дараа ямар үйлдэл хийсэн блэ? За хэлээрэй. Оо, алгаад ирсэн. Тэгвэл ямар үйлдэлийг хийхэд хамгийн их хугацаа зарцуулсан бэ? Ямар үйлдэлийг хийхэд? За хэлээрэй. За шүлэг уншихад юм байна. Тэгвэл ямар үйлдэлийг хийхэд хамгийн бага хугацаа зарцуулсан юм? За хэлээрэй.
Өө, алгаад ишгээд баг хугацаа зарцуулсан юм биш. Тэгвэл ямар нэгэн үйлдэл хийхэд биднэрт юу зарцуулагддаг байх нь вэ? Цаг. Стай сайн байна. Цаг хугацаа шаарддаг. Тэгвэл өнөөдрийн хичээлээрээ хугацааг хэмжих гэсэн сэдв үзгэнэ. Дэвтрээ нэгээд гарчгаа тавья хүүхдүүд ээ. За. Өнөөдрийн хичээлийн зорилго. За бүгдээрээ ажиглая. За уншия бүгдээрээ. Цаг, хугацаа, хоног, цаг, минут, сар, өдөр, жинээр, хэмжиж сурна. За ийм зорилгод бид нэр хүрэхийн төлөө хичээлдээ идэвхтэй оролцоорой. За өнөөдрийн хичээлээр ийм дээгүүдийг баримтлая. Дээгүүдийг баримтлана. За тэгэхээр бид нар альва зүйлийг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд бидэрт хамгийн чухал юу хамгийн чухал юм бол цаг чухал шүү дээ. За тэгвэл багш нь ширээ болгон дээр цаг тавьсан байгаа. Хүүхд болгон нэг цаг сонгоод аваарай. За илүү цагаа орчих ширээн дээр. За цагуудаа сонгосноо. За. Зуны өглөө нар хэдэн цагт манддаг юм бол хүүхдүүд ээ? Зуны өглөө. Цаг. Зуны өглөө нар хэдэн цагт манддаг бол? За. Зуны өглөө хийхдээ нар 6 цагт манддаг. Тэгэхээр бүгдээрээ өөрсдийнхөө цагийг 6 цагт тааруулъя. За тааруулснад өргөөд байгаарай. За цагийн богино зүй. Юуг заадаг вэ хүүхдүүд ээ? Цаг. Урт зүй нь минутыг заадаг. За. За тааруулсан цагуудаа өргөж багшлаа харуулаарай. За, стай сайн байна. За багш нь тааруулъя. За тэгвэл өглөөний 6 цаг болсон тийм ээ. Одоо цагийн богино зүйг нэг удаа бүтэн тойруулъя. Тойруулахдаа бүгдээрээ цагаа тоолж тойруулна шүү. За юу хүүхдүүд ээ? За бүгдээрээ ингээд тоолоо явах нь байна. 1 цаг, 2 цаг гэж тоолоод нэг удаа л бүтэн тойруулна. За тэр хооронд хэдэн цаг үргэлжлэх нь вэ гэдгийг бүгдээрээ олох нь байна. За бүгдээрээ тоолоорой. За. Сайн. За бүгдээрээ тойруулсан уу? Хэдэн цаг үргэлжилсэн бэ? Сайн байна. Өглөөний 6 цаг маань оройны хэдэн цаг болсон? 12 цаг үргэлжлээд өглөөний 6 цаг маань оройны хэдэн цаг болсон хүүхдүүд ээ? 1 цаг, 2 цаг. За ингээд оройны 6 цаг болсон. Одоо тэгвэл ахаад нэг удаа бүтэн тойруулъя. За цагийн зүг ахаад нэг удаа бүтэн тойруулъя. За мөн хэдэн цаг үргэлжлэх нь вэ? Дотроо тоолоорой хүүхдүүд ээ. Хэдэн цаг үргэлжилсэн? 12. Сайн байна. Хэдэн цаг үргэлжилсэн хүүхдүүд ээ? За.
За. Яс. Оо, ямар мундаг хүүхдүүд вэ. Тэгвэл нөгөө оройны 6 цаг маань ахаад нэг бүтэн тойроход буцаад өглөөний 6 цаг болсон. Тэгвэл өглөө нар мандах хугацаанаас маргааш өглөөний нар мандах хүртэлх хугацааг маань 1 хоног гэж нэрлэдэг. Тэгвэл 1 хоног хэдэн цагтай тэнцсэн бэ хүүхдүүд ээ? Ястай мундаг хүүхдүүд биш. 1 хоног 24 цагтай тэнцэж байна. За тэг энийг бүгдээрээ дэвтэрдээ бичээд авъя. Тэгвэл бүгдээрээ өглөө 7 цаг сэрдэг гэж бодоод 7 цагт өөрсдийнхөө цагийг тааруулъя. За. За цагаа тааруулсан хүмүүс өргөөд байгаарай. За. Урт зүү маань яг 12 дээр заажих цаг маань яг явлаа 7 цаг болно тийм ээ. За. За ямар мундаг хүүхдүүд ээ. За цагаа болгоё. Одоо цагийн урт зүү юуг заадаг гэлээ хүүхдүүд ээ? Минутыг. Тэгвэл одоо урт зүүгээ 1 удаа бүтэн тойруулна. За тойруулахдаа хүүхдүүд ээ 1 тооноос нөгөө тооны хооронд хэдэн минут байдаг вүлээ? Стэйсэн 5 минут байдаг. За тэгвэл мөн минутаа тоолоо явах нь шүү хүүхдүүд ээ. 5 10 гэд. За тэгээд урт зүүгээ 1 удаа бүтэн тойруулна. Тэр хооронд хэдэн минут үргэлжлэх нь вэ гэдгийг болох нь байна. За. Ямар мундаг хүүхдүүд вэ? За. За тоолоод тойруулаарай. Хэдэн минут үргэлжилж байна? 60 минут үргэлжилж байна. Стай сайн байна. За. За. Оо ямар сайн. Нөгөө өглөөний 7 цаг маань хэдэн цаг болох нь вэ? 1 цагаар урагшилж 8 цаг болох нь шүү дээ. Тэгвэл 1 цаг хэдэн минуттай тэнцдэг байх нь вэ? 60 минуттай ста мундаг хүүхдүүд ээ. За дэвтэртээ тэмдэглээд авъя. За сайн байна. Бүгдээрээ тэмдэглэсэн байна. За одоо хэдвээр сар болж байгаа илээ хүүхдүүд ээ? Одоо хэдвээр сар? Одоо бүгдээрээ 5 дугаар сар болж байна тийм ээ? Тэгвэл 5 дугаар сар маань хэд хоногтой бол? Яаж мэдэж болох вэ хүүхдүүд ээ? Оо ямар мундаг хүүхдүүд ээ. Бүгдээрээ өөрсдийнхөө биеийн эргэтэн буюу гарын хурууны үеэр сар хэд хоногтойг яг уу мэдээж болдгийм биш. За бүгдээрээ хуруугаа нэрлэе. За хуруугаа нэрлэе бүгдээрээ.
За бүгдээрээ нэрлэе. Эрхий. Биш яа, хуруугаа нэрлэе гэсэн багш нь. Эрхий мэргэн. Оо ямар сая. За одоо тэгвэл гараа хатхий, зүүн гараа хатхий. За бүгдээрээ хурууныхаа үе дээр саруудаа нэрлэнэ. За хурууны энэ ястай үе бол үе дээр сар таарах юм бол 31 хоногтой. Үений 2 үений хоорондох хонхор хэсэгт таарсан сар 30 хоногтой. Ямар мундаг юм бэ? 2 дугаар сар л ганцхан хамгийн цөөхөн хоногтой. За бүгдээрээ сараа тоолоод үзье. За 1 дугаар сараас эхлээ бүгдээрээ заагаарай. 1 дугаар сар хэд хоногтой байна уу? Стай сайн байна. 2 дугаар сар 28 хоногтой гэсэн. 3 дугаар сар 8 дугаар сараа буцаад энэ үеийн дээрээсээ тоолно шүү хүүхдүүд ээ. Буцаад энэ үеийн дээрээсээ. За 8 дугаар сар. Стай сайн байна. Тэгвэл одоо 5 дугаар сар маань хэд хоногтой байсан сая? 31. Өнгөрсөн 4 дугаар сар 30 хоногтой байсан. Дараагийн 6 дугаар сар 1 жил өнгөрсөн. Биш ээ, бүгдээрээ сар хэд хоногтойг ярьж байгаа шүү дээ, ярилцж байгаа тийм ээ. За 6 дугаар сар маань хэд хоногтой? Хэд хоногтой байсан? Стай сайн байна. Тэгвэл нэг сар хэд хоногтой байдаг бах нь? 31 хоногтой байдаг юм байна. За дэвтэртээ тэмдэглээд авъя. Сайн байна. За бүгдээрээ гэрлэн тохиогоо болгоё. За багш нь одоо нэгэн түүх ярьж өгье. Анхаарал